Хүүхэд нас радио подкаст. За эрхэм танд энэ өдрийн минь төргий Good Neighbors олон улсын төрөмс байгууллагын миний цэцэг шиг хүүхэд нас төсөлтэй хамтран бүтээж юу өсвөр үеийнхний нөхөн урчхүү би эрүүл мэндийн цоврал радио нэвтрүүлэг подкаст хэлж байна. Тэгээ өнөөдөр би дөрөв дэх сэдвээрээ ярилцахаар зочноо орж ирүүлээд байна. Гэр бүлийн радиогийн студид сэтгүүлч Айсгалан зочноор Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн эмч Сумья хүрэлцэн ирсэн байна. Ингээ танд өдрийн минь төргий. Танд ч гэсэн өдрийн минь төргий. Баярлалаа. Тэгэхээр яг одоо биднийг сонсож байгаа ээж аавд болон өсвөрийнхэн маань наашаа суугаарай. Гэр бүлийн радио 104.5-ын манаас 20 жилийн ойгоор бэлэг болгон барьж байгаа нэвтрүүлгийн маань одоо нэг сэдв эхлэх гэж байна. Өнөөдөр бид өсвөр үеийнхний гоо сайхны талаар ярилцсан. Тэгээд мэдээж хүн болгон яг өсвөр үеийг туулж одоо өнгөрүүлсэн байдаг тийм ээ. Тэгээд тэр тусмаа одоо яг өсвөр насн дээр одоо тулгардаг гоо сайхан, гоё сайхан байх тал дээр бол эрэгтэй гэлтгүү, эмэгтэй гэлтгүү хүүхдүүд бүгдээрээ нэг юм асуудалтай тулгарч идэг юм шиг санагддаг. Тэгээ мэдээж тэрний хамгийн чухал зүйл нь арьс байдаг. Арьсны онцлогийн талаар та тайлбарлаж өгөөч. За ер нь бол өсвөр нас гэлтгүүгээр хүн болгонд бол хамгийн нэгдүгээрт тийм ээ хүнтэй хамгийн тулж уулздагаараа арьс буюу гоо сайхан хамгийн нэгдүгээр тавигддаг байгаа. Арьсны эрүүл мэндийн ярангууд шууд гоо сайхан гэдэг хүмүүс ойлгочдаг. Ер нь бол гоо сайхан гэдэг үг маань бол өөрөө цаашаа их олон утгатай л да. Гэхдээ өсвөр насныхны хувьд бол хамгийн нэгдүгээрт яригддаг юм бол хүний нүдэнд ил харагддаг. Арьс буюу нүүр тийм ээ хүзүү энэ хэсгүүдээрээ гарч байгаа зүйл болон энэ хэсэгт гарч байгаа өөрчлөлтөн дээр их төлхөө анхаардаг учраас өсвөр насныхны гоо сайхан гэж яриад байгаа. Арьс нь өөрөө бол ер нь өсвөр наснд тийм ээ шилжилтийн гормон бэлгийн бажилтын гормоноос хамаарат үйл ажиллагаанд хитвчээд энээс болоод тухайн хүүхдэд тийм ээ гоо сайхны олон асуудлууд бэрхшээлүүд тулгарч ирдэг байгаа. За ер нь бол хүний арьс тийм ээ өөрөө 3 үндсэн шин чанартай толимог болон энгийн арьс мөн тослог арьс гэсэн 3. Энийн шилжилтийн настайгаа буюу өөрөөр хэлбэл бэлгийн андроген гормоны үйл ажиллагаатай холбоотойгоор энд гарч байгаа өөрчлөлтийг л тийм ээ өсвөр насны хүүхдүүдийн арьсны гоо сайхны өөрчлөлт гэдэг байгаа. Энэ гоо сайхны арьсны өөрчлөлт нь өөрөө тийм ээ тухайн хүүхдийн бэлгийн байдлаас буюу өөрөөр хэлбэл өсвөр нас 10-аас 19 насны хооронд тодорхой хэмжээгээр их идэвхтэй үргэлжилдэг учраас энэ тал дээр эцэгчүүд их анхаардаг байгаа л та. Холимог энгийн тэгээд мэдрэмж тослог арьс гэж хэлж байна тийм. Тэгэхээр юу гэдгийг миний хувьд бол өсвөр наснд яг ингээл одоо хүүхдүүд их ярьдаг шүү дээ батг гарчлаа өсвөр насн дээр тэгэл нүүр барцгаар болчлаа гэж маш их санаа зовдөг. Яг би өөрийгөө ингээ бодохоор миний арьсан дээр бол нэг юм гарч байгаагүй. Гэхдээ маш тийм хуурай байсан байхгүй юу? Хуурай учраас тэгэл нөгөө өсвөр насны хүүхчин тоглоол гүйж явж байгаа л арьс ингээл сайтах гал тий. Айгу хэцүү болол ингээл эрэнгүүт нь хуурай арьстай гэдэг. Энэ дэр тэгс ингээ ярьсан чи холимог энгийн тослог гэдэг ингээ ярьж ин л та хуурай арьс гэдэг зүйл ерөөсө дуртагдсангүй. Тэгэхээр одоо тэр үед одоо өсвөр наснд ямар зүйл одоо байсан юм бол энгийн арьс буюу хуурай арьс. Холимог буюу холимог арьс буюу тийм ээ духан хамар одоо эрүү хэсгээрээ тослогчлт ихтэй. Хатар шанаа хэсгээрээ тослогчлт багтай байхыг холимог арьс. Бүр нэлэнхийдээ тослог тийм ээ хаанаас чарсан тосны булчирхааны ялгарч байдаг ийм л байх юм бол тослог арьс буюу тухайн хүүхдийн өөрөөр хэлбэл хит мэдрэг буюу эмзэг арьс гэж ингэж тодорхойлдог. Эмзэг буюу мэдрэмтгий арьс. Яг манай ихчийн хүүхэд сая тулгарсан л та хавар яг ингээд арьс нь бүр ингээ асар их барцгар болоод тэгээд өөрөө тэрнээсээ ичээд тэгээд ингээд арьсны өвчин судлалын төвд ирээд онцлоосон чи эмзэг мэдрэмтгий арьс маш одоо арчилгаа шаардлагатай. Яг тохирсон бүтээгдэхүүнийг одоо авч өг гэдэг ингээд бүр тохирсон бүтээгдэхүүнийг хүртэл ингээд заагаад явуулсан байсан л та. Тэгэхээр тэр батгшилтын талаар та бас өсвөр насны хүүхдүүдэд бол ээж аавдад мэдээлэл өгөөч. За ер нь бол шилжилтийн нас тийм ээ бэлгийн божилтын 2 дахь үе шат буюу 10-аас 14 насны хооронд үргэлжилдэг байгаа. За энэ хугацаанд тухайн хүүхдийн арьсан дээр тийм ээ батгшилт буюу гөвдрүүд, цэврүүд тийм ээ идэт торолтууд гарч ирэхийг л ер нь батгшилт гэдэг. Гэхдээ яг тийм ээ энгийн нэршлэр нь хэлвэл тийм. Яг эмнэлгийн нэршлэр нь хэлэх юм бол тосны булчирхай үйл ажиллагаа тийм ээ хит ихсээд тэрнээс болоод үсний уутанцарт их хэмжээний тийм ээ ням бактери тос үүснээс болоод тэрэн дээр нь ням бактериуд очиж суухыг л батгшилт гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ батгшилт нь бол мэдээж хүүхэд болгонд харилцан адилхан. Хүн болгонд батгшилт гарна гэсэн үг биш л дээ. За ер нь бол батгшилт бол хамгийн нэгдүгээр удамчлаас шалтгаалдаг. Тэрний үүтэй холбоотой бай гэхээр аав ээжийн тийм ээ хин нэг нь батгшилттай байх юм бол хүүхэд батгших магадлал 50%-аар
нэмэгдэж байдаг. Дээрэс нь тухайн хүүхдийн хооллолт байгаа. Тийм ээ. Юу ямар хоол идэж ууж яах хэд актер тийм ээ. Одоо нэг батгшилтыг сэдэж өгдөг. Юу чихэрлэг бүтээгдэхүүнүүд байна, шоколад, өндөг, давссан бүтээгдэхүүнүүд тийм ээ. Харшилуудын энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэгтэй бас холбоотой. За дараагийн нэг зүйл нь болохоор бол хэд их тийм ээ. Нөгөө бэлгийн бодлтын үйл ажиллагаа хэд их дарангуулгацсантай холбоотойгоор тосны булчирхай их үүсээд юу ялгаралт ихсээд авах юм бол тухайн хүүхдүүдээр батгшилт үүсэх магадлал ихсдэг. За дараагийн нэг зүйл гэх юм бол одоо нөгөө тасгал хөдөлгөөн удаан хийх тийм ээ. Биеийн тамирын тасгал хөдөлгөөнтэй холбоотойгоор хүүхдүүд гаднаас уураг маш их хэмжээгээр хэрэглээд ирэх юм бол батгшилт бас үүсэх магадлал нэмэгддэг байгаа. Тэгэхээр ер нь бол батгшилтыг хүн болгонд үүснэ гэж бас үзэхгүй л дээ. Бас удамшил байдаг бахан байна, хооллолт байдаг бахан байна. Тэгээд бас эрүүл ахуйн нэглэм одоо хоолт хүнсэлттэй холбоотой үүсдэг байгаа. Тэгээ батгшилт одоо үүслээ гэд хүүхдүүдийн хувьд нэг хийдэг нэг зүйл байдаг. Манай хоёр охин бас яг өсвөр насндаа ирээд батг гарахтаа их санан одоо юу гэдгийг хамрынхын нэнэсгээр тэгээд нуруунд дээгүрэн ч юм уу ингээд бэржгэр юм гарцсан. Тэгээд тэр хэсгээ болохоор ингээд тухайн үед шахчи гээл те. Тэгэл би ч гэсэн шахчих уу гээл ингээд нийлэл ингээд хамтдаа. Тэгээ шахчдаг дараа нь ингээд тэр нь ингээд өрөвсөөд бүр муухай болоод сүүлд нь шахаж болохгүй юм байна. Би нөгөө өөрийн нүүрэн дээр гарч байгааг болохоор мэдэхгүй учраас шахчих л да гэж байгаа л ингээд тэгээд сүүлд нь муухай юм байна. Энийг шахаж болохгүй юм байна. Арай өөр аргаар үзэх хэрэгтэй юм байна гэл ингээд янз бүрээр л ингээд туршижсэн л да. Тэгээд нуруун дээр гарч байгаа зүйлсүүдийг ч гэсэн анзаарч байхдаа сайн усанд ороод ингээд ариун цэврээ сайн сахих юм бол дороо зүгээр болчих юм байна гэл ингээд тухайн үедээ тэгэхээр яг энэ нэг онцлог байгаад байна. Нуруу хэсгээр гарч идэг, духан дээгүүр гарч идэг, зарим октоодынхын энэ хамрын нүгээр аяг гарчдаг гэл. Тэр яагаад тийм онцгой өөр За ер нь бол шилжилтийн насны тийм ээ түрүүнд гэсэн бэлгийн бодлын андроген гормоны үйл ажиллагаатай холбоотойгоор дух, хамар уруулын гурвалжин, тэгээ эрүүний доор, нуруу тийм ээ яг хүүхний октодор хэлэх юм бол чэйжний дээд хэсгүүдээр голцоо батгшилт гардаг. Энэ нь нөгөө тэр хэсэг тосны булчирхай илүү хитвчдэг гэсэн үг байхгүй юу? Тэр хэсэгтэл тосны юунууд их батгшилт их гардаг. Ингээд ярингууд эцэг эхчүүд яг ярьдаг л да нөгөө шахчи, оролдчихъя гэдэг. Ер нь бол бэлгийн бодлтын өөрөөр хэлбэл өсвөр насны тийм ээ батгшилтыг юу оролдоод байдаггүй. Ягаад гэвэл тэр чинь өөрөө тийм ээ гормоны гаралтай гарч байгаа учраас тэр батгшилтыг заавал тэгж оролдоод байх шаардлагагүй. За оролдсноос болоод тийм ээ тухайн юу н одоо гөвдрөт батгшилт байх юм бол оролдох ерөөсөө шаардлагагүй тэр чинь өөрөө аяндаа. Тэгтэл гөвдрөт батгшилтыг яадаг вэ гэхээр эцэгчүүд оролдсноос болоод тэр идээд тийм ээ одоо бүр ингээд цаашаага улам өрөвсүүлээд олон өсний булчирхайг хамарсан, олон тосны булчирхайг хамарсан батгшилт болгоо явуулчихдаг. Ингээд ирэхээр нөгөө батгах чи өөрөө урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болно. Дээрээс нь нөгөө эрүүл ахуйн дэглэмүүд нь тэр чигээр алдагдаад эхэлдэг. Тэгэхээр ер нь бол батгыг тийм ээ батг нэгэнт гараад ихэстэл бол заавал мэрэгжлийн эмчит хандаж үзүүлэх хэрэгтэй байдаг. За ингээд эхлэн юу хэлээд эхлэнгүүд ээж аваад юу гэдэг вэ гэхээр мэрэгжлийн эмчилт гэнүүд гоо сайхан дайчаа шахуулцдаг. Гэтэл гоо сайхан ч өөрөө тийм ээ эрүүл ахуйн шаардлага хангаж гин үү хангахгүй байна уу? Дээрээс нь шахуулсан болгон тийм ээ өргөснө гэж байхгүй, шахуулсан болгон идэгнэ гэж байхгүй. Гэтэл за нэгэнт шахуулсан эмчиг гингүүдээ гэртээ очиод эрүүл ахуйн дэглэмээ алдчих юм бол тэр чинь буцаад л өргөсчихнэ. Буцаад л нөгөө өөрчлөлтүүд нь гараад ирдэг учраас заавал тэгж тийм ээ тэр чинь урт удаан хугацааны маш их төвчээртэй эмчилгээ арчилгааны дараа л идэгдэг зүйл шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн эмчит хандаж үзүүлнэ гэж та хэлж байна тий. Тэгээд тэгвэл яг одоогийн байдлаар өсвөр насны хүүхдтэй ээж аауд за магадгүй өсвөр насны хүүхдүүд яг өсвөрийн эмчтэр очиод мэргэжлийн эмчтэр очиод хандах нь хэр их байд юм бала. Ер нь л одоо интернетээс хараад өсвөрийнхний гоо сайхан арчилгаач гэдэг юм уу те ингээл янз бүрээр хайж байгаа. Эсвэл нэгнээсээ нөгөө дуулсан мэдснээрэл өвний чи ингэдэг гэсэн. За нэг ийм юм хэргэлчих гээд. Гэтэл нөгөө өөр арьстай хүүхдүүд ээж идэг. Нөгөө хураа арьстай хүүхд ээж идэл те энгийн арьстай хүүхд ээж идэл нөгөө холимог арьстай хүүхдтэй өөрийнхөө дарга туршлагыг хуваалцаал. Тэгэл нөгөөх нь болохоо байцсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр эмчит хандах тохиолдол хэр их байна. Таныг одоо танах өсвөрийн эмч гээд байна те. Бүр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв маань өсвөрийн эмч рүү өсвөрийнхэн очих нь хэрэг вэ? Очихдоо ээж аавд нь дагуулж ирээд байна уу? Өөрсдөө мэдэж ирээд байна уу? За, ер нь бол Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв маань 2 өсвөрийн эмчтэй. За, өсвөрийн эмчид хандаж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь ер нь бол октод л ханддаг. Октодтой ээжүүд хийлгөө ханддаг. Хүүхэдтэй ээж аавд бол нэг ханддаг. Дээрэс нь батгшилтын талаар ер нь бол ханддаг. Бараг л ханддаг. За таны хэлдгээр ёстой нөгөө өөрт байгаа туршлагаараа тий. За эсвэл энэ тэндээс сонссон хүний
юугаар очиод дандаа эмчилчихсэн. Тэгээд бүр ахагшуулчихсан, хөндрүүлчихсэн хойноо голдуу ирдэг. Тэрнээс биш дөнгөж эхэлж байгаа үед нь бол идж байгаа эцэг эхүүд ер нь том ховор байдаг. Октын хувьд одоо октоодоо дагуулж ирж байгаа ээж аавын хувьд ямар асуудлаар ирдэм бол одоо хүүгүүдтэй ээж аавуудад бол бүр хэлмээр байна тий. Бид нар ингээд нэг талаасаа яг л эрэгтэй хүүхдүүд яг вэ тэгээ болчин. За яг харьсан ингэж байгаа л гэл нэг тиймэрхүү байдлаар өнгөрөөчдөг. Тэгэл нэг орхиол явцдаг. Октоодыг бол за октод арьсаа гоё байлгах хэрэгтэй. За ингээд нэг гэлтэй октод ч гэсэн өөрсдөө ангийнхаа хүүхдүүдийг найзуудыгаа дагаал ядаал нөгөө цэвэрлэгээ хийгээ сурчгаа. Эсвэл одоо будаад эхэлсэн байдаг. Тэ аль хизээний будаад эхэлсэн байж байдаг. Тэгэхээр хүүгүүдтэй ээж аавуудад бүр анхаарал цахимаар байдаг. Одоо манай хүү 10 настай л да. Тэгэл бодохоор би бол хүүдээ зүгээр ном авч өгвөл за миний хүү наад дээрээсээ одоо өсвөр нас руу орохт өгч шүү. Наад дээрээсээ уншин шүү гэж орхиж байгаа болохоос ш. Яг нарийн бас яг ингээд эмч рүү аваад явъя гэсэн бодол мэдлэхэд байхгүй л байлаа л да. Сая таны хэлэхэд нэрээ тийштэй хүүгүүдтэй ээж аавудаас анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Ер нь бол октоодын гоо сайханд илүү анхаардаг. Дээрээс нь октод нь өөрсдөө адтай тий. Миний нүрэн дээр тэгж जैन би тэгж जैन ингэж जैन гэдэг илүү хэлдэг. За өөрөө илүү хэлдэг. А хүүгүүдийг бол зүгээр байж л хэдэг. Наадах чинь аав нь ч гэсэн ингэжсэн. Ээж нь ч гэсэн ингэжсэн. Тэгж аалгайг болчдөг. Ер нь бол хүүгүүдийг голцоо тэгээд хойшлолчдөг. А тэнгүүд хүүгүүдийн гоо сайхан илүү хаягддаг. Тийм ээ, нүүрэн дээр гарч байгаа тэр батга нүүрэн дээр гарч байгаа өөрчлөлтүүд, шилжилтийн насны бүх өөрчлөлтүүд хүүгүүд дээр ер нь бол илүү хожуу явагдаад байдаг. Эцэгчүүд ерөөсөө тоодгүй. А октоодыг болохоор ч сарын тэмдэг ирэнгүүд л те. Мэдээ сарын тэмдгийн өмнө батга өөрөө ихсдэг байхгүй юу? Гормоныхоо нөлөөгөөр. Тэгэнгүүт л үеэ сарын тэмдгийн өмнө нөгөө батга нь ихсэж эн чинь ингэж байгаа штэ. Нэрэ гоо сайхан нь болохгүй тийм ээ. Одоо ингээд асуудал нөхцөл үүсчихнэ гэдээ октод руугаа илүү анхаарат байдаг мөртлөө хүүгүүд рүүгээ ерөөсөө анхаардаггүй. Гэтэл яс юмн дээрээ тийм ээ. Эцэг амьдрал дээр гарахад эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулаа эрүүл мэндийн тийм ээ. Хоёулаа эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй болдог. Тэнгүүд ганцхан октод анхаардаг. Яг эмэгтэйчүүдийн эмч байдаг та адилхан октод руугаа илүү анхаардаг. Тэгэхээр ер нь бол миний хувьд бол хүүгүүдэд бас үзүүлдэг байх хэрэгтэй. Хүүгүүд ер нь бол эрэгтэй хүн бараг л эмнэлгээр очихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хөөхнөл яваад байдаг болохоос ш эрэгтэй хүн бараг л эмнэлгээр очихгүй. Тэгэхээр тэрийг тийм ээ эмнэлгээр ордгийг шүү. Чамд ийм өвчин байдаг шүү гэдгийг энэ өсвөр насн дээр нь л эрэгтэй хүүхдүүдэд мэдүүлэх хэрэгтэй гэж би боддог. Аха. Өсвөр насн дээр дагуулж очихгүй, өсвөр насн дээр ийм зүйл байдгийн ингэж өөрийнхөө төлөө анхаарах хэрэгтэй гэж хэлэхгүй учраас насанд хүрсэн нөхрүүд маань нэг бол ээжигээ дагуулсан, нэг бол эхнэрийгээ дагуулсан эмнэлгээр яваад идэг. Тэрнээс бусдаар бол ерөөсөө би ингэж анхаарах хэрэгтэй маа гэдэг нэг тийм ойлголт байдгүй шалтгаан юм байна. Тэгэхээр Good Neighbors бид нар олон улсын төрөмс байгууллагатай хамтраад яг өсвөр үеийнхний нөхөн үржих бэлгийн амьдралын талаар подкаст нэвтрүүлгээ хүргэж байгаа. Тэгээд өнөөдөр бид өргөдөх дугаараараа өсвөрийнхний гоо сайхан гэсэн сэдвээр ярилцж байна. Тэгээд гоо сайхан гэдэг дээр мэдээж одоо арьс тий эрүүл гоё байх гэдэг талаас ярилцж байгаа. Тэгээд нэвтрүүлгийн зочноор Баян Зүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн эмч Сумья оролцож байна. Тэгэхээр ээж аавдаа яг наашаа суугаад өсвөрийнхэн гингөт зөвхөн октод биш юм аа тий хөвгүүд ч гэсэн ордон шүү. Хөвгүүдийн арьс, хөвгүүдийн гоо сайхны талаар мэдлэг өгөөд дагуулад явах юм бол одоо гоо сайхан, гоё сайхан байх тэгээд эрүүл байх гэдэг тал дээр бас анхаардаг болох юм байх шүү гэдгийг л бид өнөөдрийнхээ дугаараар хүргэхийг зорж байна. За тэгэхээр батгтай арьстай болчлоо. За батга маш их болчлоо. За магадгүй төрөний хэлдгээр нөгөө өөрсдийнхөө л туршлагаар нөгөөтгөө шахаад өрөвсүүлчлээ. Арчлах хэрэг гарна тий. Нөгөөтгөө эмчлэх хэрэг гарна. За эсвэл дөнгөж батга гарч байгаа үед за яаж арчлах вэ гэд мэдэхгүй байгаа бол та бас энэ зөвлөгөөг ээж аавуудад за тэгээд өсвөрийн хүүхдүүдэд хэлж өгөөч. За батга бол маш удаан хугацаанд идэгдэг өвчин. Тийм ээ? Маш удаан хугацаанд маш их төвчээр шаарддаг. Ягаад гэвэл хүний нөгөө нүүрэнд ил харагдчихдаг учраас хүн тэрэнд амар хямардаг. Сэтгэл зүгээр болон тийм ээ? Тухайн нөгөө батга нь идэгсэн ч гэсэн сорвжилт үүсээд эхлэнгүүд л одоо миний нүүр юм болчлоо. Би хүнтэй харьцаад юм байна гэл одоо цаашлаад ирвэл нөгөө ажил амьдрал бүх юмд нь нөлөөлөө сэтгэл зүйн хувьд бол маш хүнд юмд ороод эхэлдэг л дээ. За батгыг эмчлэхэд бол хамгийн нэгдүгээрт цэвэрлэгээ чухал байдаг. За цэвэрлэгийг яах вэ гэхээр өглөө орой болгон заавал нүрээ цэвэрлж явах хэрэгтэй. Бүлээн усаар тийм ээ өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээр нүрээ заавал цэвэрлж явах хэрэгтэй. За ингээд цэвэрлээд тийм ээ нэгэнт нүрээ сайхан цэвэрлжлээ. Ингээд цэвэрснийхээ дараа арьсанд хамгийн их дутагддаг юу байдаг вэ гэхээр чигшил дутагддаг. Тэгэхээр арьсныхаа онцлог таарсан тийм ээ чигшилтэй тосыг түрхэх хэрэгтэй. За хэрв тослог арьстай тийм ээ холимог арьстай байх юм бол усан суурьтай бүтээгдэхүүнүүдийг. За хуурай арьстай байх юм бол тосон суурьтай бүтээгдэхүүнүүдийг бол заавал нүрэндээ түрхэж байх хэрэгтэй.
За ингээд мэдээж нүрээ угаачлаа, дараа нь чигчлээ, дүрхчлээ. Ингээд дүрхэд ирэнгүүд юу харагддаг вэ гингүүд нүүрэн дээр нөгөө ил гарсан батгнууд чинь тийм ээ ингээд нөгөө тодроод гараад ирнэ. За ингээд тодроод гараад ирэнгүүд тэр батгны суурин дээр заавал батгны тос дүрхэх хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тэр батгны тосыг дүрхэхгүй л тэр өргөслийг дарахгүй. Тэгэхээр хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр чигшүүлэгч тос дүрхчгээд би батганы тос дүрхчлээ гэж ойлгоод байдаг байхгүй юу? Ясман дээрээ яг батганд зориулагдсан тос гэж байгаа. Бүр ингээд нөгөө олон улсын гэрчлэгээтэй тийм ээ. Арсны эмчнэраар хүлээн зөвшөөрөгдсөн тоснууд одоо эмийн сангуудаар бол зөндөл байна л да. Тэгэхээр энэ тоснуудыг аваад дүрхэх хэрэгтэй. За ингээд тэр батгтай тоснуудын батганы эсрэг тоснуудын хамгийн их тийм ээ хүний арсанд нөлөөдөг юм байдаг гэхээр маш их хуур ашиглалтыг өгдөг. Яг гэвэл тэр батгыг чинь тослогийг чинь тийм ээ хатааж хийж батгыг өргөсүүлэхгүй байх гэдэг учраас арс их хуурашаад эхэлдэг. Ингээ хуурашаад эхлэнгүүд нь яадаг вэ гэхээр энэ тос тохирохгүй байна. Энэ тос таарахгүй байна. Илүү хуурашуулж чинь таталтаад байна, өвдөөд байна гэд хүүхдүүд хайчаад байдаг байхгүй. Ингэнгүүт тэрэн дээр нь суурилсан тийм ээ яг батгтай арсны өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан тижээлэг тос нь аваад байдаг. Тэгэхээр тэр тосыг бас түрхдэг дээрээс нь. Ингэнгүүд олон шатлалтай юм түрхээд ирэнгүүд тийм ээ хүүхдүүд хаширдаг. За бали. Өнөөдөр нэгийн түрхээ маргааш нэгийн түрхчихдэг ч юм уу тий. Ингээд ирэнгүүд нөгөөд маань удаашрах шат руу гараад ирдэг. Ер нь бол тодорхой тийм ээ батганы өрсөлийг нэгэн л эмчлэх гэж байгаа бол бүтээгдэхүүнүүдийг заавал комор нь аваад курсээр нь хэрэглэх хэрэгтэй. Тэгжиж үр дүнгээ өгнө. За ингээд мэдээж дотор гаднаас нь баахан бүтээгдэхүүн хэрэглэчихсэн мөртлөө тийм ээ дотроос нь юу ч хэрэгэлдэг. Гүйжжэл нөгөө шоколад аваад идчихдэг. Гүйжжэл нөгөө өндгөө халууногоотой. За сүүлийн үед бол нөгөө гацтай ундаанууд тий. Эднэр чинь бүгд нөгөө тосны болж байгаа үйл ажиллагааг дандаа дэмжиж өгөх бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд эхлэхээр нүүр нь буцаагаал тослогдоод эхэлнэ. Тэнгүүд буцаагаал нөгөө батгана. Араас үргэлжлэл гараад байдаг. За ер нь бол арс тийм ээ. Арс чинь өөрөө 16-аас 42 хоногийн дотор өөрөө гуйжиж төлчөөд идэгдэг арс байгаа. Гэтэл тэр эргэтэн ерөөсөө тэгж амраадаггүй эсвэл бүр ингээ амраахгүй нойр бүтэн ханахгүй тийм ээ одооны ялангуяа өсвөр насны хүүхдүүдээр юу их анзаардаг вэ гэхээр шөнийн нойр ерөөсөө байхгүй. Уцаа оролдоод шинжэнгөө уцаар оролдоод ингээл тоглолцдог. Гэтэл ясман дээр тэр нойр чинь өөрөө тийм ээ тухайн хүүхэд 10 цагтаа унтчихж тийм ээ бүтэн 6 цагаа унтчихж арс өрөө амрах хэвээр. Арсыг ерөөсөө амрах боломжийг олгодог. Ингээд сайхан хамаг ингээд бүтээгдэхүүн хэрэглээ. Энэ бүтээгдэхүүнийг эмч хэрэглэх гэсэн. Маш гоё болчдөг гэд нүрэндээ төрхөд төрчөнгүүтэй шинжэнгөө уцаараа ингээд гэрэлтэл болчдөг. Ингэнгүүд нөгөө арс чинь өөрөө ядарсан чигээрээ буцаагаал нөгөө тос нь өөрөө итвчээл арсаа ингээд тижээж байгаа юм шиг ингээд яваад байдаг. Ингэнгүүд нөгөө батгшилт чи улам хүндрээл, улам өвчин сэдрээл яваад байдаг. Тэгэхээр тухайн хүн нэгэнт арсаа эмчижил байгаа юм чинь бүтэн нойртой ханах хэрэгтэй. За ингээд бүтэн нойртой ханаарэ гэх тэнгүүд хүүхдүүд югдөг вэ гэхээр тэгээ хаагур нэг хичээлээ хийх. Эцэгчүүд бүр ингээд юугаар ингээд дарамт юу яагаад байдаг юм шүү. Хичээл намаа хий тэг гээд ингээд дарамтлаад байдаг юм шүү. За чи ингээд тэгвэл унтахаа болчихоо. За тэгвэл чи өдөрт ингээд хийдэг үйлдэлээ хийлтэй гэх тэнгүүд. Арсандаа ер нь чи гараараа хүрдэг гингүүд. Үгүй гэх нэг байхгүй. Тэнгүүд за чи тэгвэл нэг 30 минут хэрэгтээ ингээд арсандаа ингээд өөрийгөө ингээд талент хараад үзээрэй. Өөрийн мэдлгүй хүний гар арс руугаа явдаг. Нүүрлүүгээ оролцдог. Маш их оролцдог. Ингээд ирэнгүүд нөгөө гар чинь өөрөө бактеритай. Маш их бактери агуулж идэг. Гараар ингээд нүүрэндээ хүрээд ангууд нүүр чинь буцаагаад ингээд тосны булчирхаанууд нэм бактери цуглуулад ингээд батгшилтыг бас нэмэх магадлал ихсгээд байдаг. Тэгэхээр нүүрэндээ хүрэхгүй байхыг бас хүүхдүүдэд зөвлөдөг байгаа. За дараагийн нэг зүйл одоо нөгөө хоолт руугаа ороод эхэлдэг. Ингээ яадаг вэ гэхээр хүүхдүүд маш их бэлэн бүтээгдэхүүн иддэг. Ерөөсөө ингээд нөгөө гурилтай шүл тийм ээ ингээд энгийн гэр бүлийн хоолыг ерөөсөө бараг идэхгүй. Гүйж явал бүргэр очиод авчи. За кембаб очиод авчи. Тэр хоол хэдийн хугацаанд гарсныг ч мэдэхгүй. Хэдийн хугацаанд үргэлжилсныг ч мэдэхгүй. Дээрэс нь тэр хүмүүс яадаг вэ гэхээр тэр хоолыг өглөө ерөөсөө иддэггүй хүүхдүүд. Дандаа үдийн цайны завсарлагаанаар иддэг. Тэгтэл өглөө нөгөө юу ч идэхгүй болохоор цэс өөрөө маш их үйл ажиллагаа яагаад ялгарахгүй байгаад тэгэхээр тосны булчирхаанууд ч идэвчээд ингээд цэсний шалтгаантай нөгөө тос ялгаралт ихсээд ирэнгүүд батгшилт чинь бас тухайн хүүхдээр нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр ер нь батга өвчнийг эмчлэе гэвэл хүн улс ураар нь л эмчилнэ. Тэрнээс биш ганцхан нүүрэн дээр юм төрхэд ганцхан юу байгаад ямар ч нэмэр болохгүй. Дээрээс нь сэтгэл зүй маш их сэтгэл зүйн дарамтанд орчихсон мөртлөө тэрийг ерөөсөө тоодгоо. Сэтгэл зүгээр хямраал байх юм бол тэр батгшилт нэмэгдээл байдаг. Батга өөрөө их сонио өвчлөлтөй олон төрлийн зүйлийг хамардаг. Бүр маш онцгой юм байна. Ягаад тэгэхээр
одоо юу гэдгийг те яалтчгүй нөгөө эрүүл мэндтэй хүртэл ингэж холбогдож гарч ирж байна те нойр дутуу хонох юм бол өглөө өлөн байх юм бол нөө цэс маань ялгарахгүй шүү гэд. Тэгэд энийг одоо ээж аауд ч гэсэн маш сайн мэдж авчиж хүүхдүүдтэй зааж өгөхгүй бол өсвөрх юм бол угаасаа энэ мэдээллүүдийг харж нэг чухалчилж уншихгүй л те тэрний оронд харин за нүүрэндээ ямар гоё бүтээгдэхүүн төрхөл гоё болох уу те за ямар гоё утас бариул гоё болох уу те эсвэл одоо юу гэдгийг одоо Facebook интернет орчинд байжгаад найзуудтайгаа яаж харилцаа холбоотой байх уу гэдэг дээр л илүү анхааран тэгээд нүүрэн дээр батг гарчвал хурдхан шиг эдгэхийн тулд нөгөө л нэг буруу аргуудаа хэрэглэх юм. Тэгэхээр энэ дээр анхаараарай. Тэгээд нойр маш чухал байх нь байна. Тэгээд нөгөө талаас нь бид нар яг арсныхаа онцлогийг мэдээд өсвөрийнхээ юу гэдгийг нэг талаасаа эцэг эхчүүд маань ч гэсэн яг энэ хүүхдийнхээ арсны онцлогийг бүр өсвөр наснд наахт нь онцлуулах нь маш чухал юм байна. Эмчтэр очиод онцлуулаад тохирсон арсыг олох нь одоо арстай болохоо мэдхэн чухал юм байна гэсэн энэ мэдээллүүдийг өнөөдөр өглөө тэгээд бүр нарийн хооллолт руу хүртэл орсон. Тэгэхээр арс арчилгаагаа маш зөв хийгээрэй. Тэгээд гөвгүүд байсан ч адилхан охид байсан ч адилхан одоо эмчид очиж бас онцлуулах нь маш зөв юм байна гэдэг мэдээллийг өглөө. Тэгэд өнөөдрийнхээ одоо цуврал подкастынхаа энэ дугаарыг хоёлаа энд хүрээд өндөрлөе. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Танд хамтуулна. За баярлалаа. Тэгэхээр Good Neighbors гэдэг олон улсын төрийн бас байгууллага манд миний цэцэг шиг хүүхэд нас төсөлтэй хамтраад бүтээж байгаа өсвөр насныхны нөхөрчхөө бэлгийн боловсролын цуврал подкастын маань энэ дугаар өсвөр үеийнхний гоо сайхан гэсэн сэдвээр ярилцлаа. Нэвтрүүлгийн зочноор Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн эмч Сумья оролцсон. За дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.